За намайг Жигжиг Цэрэнгийн Батхуу үдгээ Төв аймгийн Эрдэнэ санд суманд 38 дахь жилдээ их хэрэгч баг эмчийн ажлыг хийж байна. За их хэрэгч гэдэг мэргэжил бол хувь хүнээс бол маш хариуцлагатай ажиллах игүүл шаарддаг. Тэгээд бас хувь хүн бол одоо сэтгэл зөв байх ёстой. Их хүүхд хоёрыг эсэн минь амарчхад бол одоо маш их хариуцлагатай байж ил энэ үүргийг бол даван туулж гарнаа. Суманд бол одоо их хэрэгч хэмжил байх нь маш чухал шаардлагатай. Яг яаралтай тусламжийг, анхны тусламжийг бол их хэрэгч хэмжил одоо энэ сумд байгаагаар бол үзүүлнэ. Одоо яг ингээл хүн төрөхөд ороод ирэх юм бол бусад мэргэжлийн хүмүүс бол ерөөсөө хүрдэггүй. Чадахгүй учраас бол хүрч чадахгүй. Тийм учраас их хэрэгч юм бол одоо хүүхдээ үлгээдээд авчин одоо ээжтэй тусламж үзүүлчин, яраатай тусламж үзүүлчин. Ийм учраас бол одоо их хэрэгчгүйгээр л сумуудыг төсөөлөх аргагүй л. За сайн байцгаана уу? Энд ажгүй юм аа хоёр. За даралт нь гайг байна уу? Гайгүй даралт гайгүй. Тарига илгэж гин үү? За энэ гайг байна уу? Гайгүй. За онгорсол манайх 43 жирэмсэн хяналтанд тавьсан. Тэрнээс одоо сумын төвд 5 ээж төрсөн. Одоо хамгийн цаадлын их километр явдаг газар бол одоо нэг 75 км талдаа 75 км бол орчин байна. Хэрэгч хэмжээ ажил бол одоо ер нь цагуурын байдалтай байгалийн бэрхшээлтэй маш их холбоотой. Цасан шуурга шуурч байдаг. Зун бол одоо маш их хэмжээний бороо орцсон байдаг, гол уйрлцсан байдаг. Одоо шүн нь бол зарим шүн бол маш их хөтөн байдаг. Бид нар бол одоо старах хөрхийг бол мэдгүйгээр л одоо ямар нэгэн байдлаар л одоо тэр хүндийл очиж тусламж үзүүлэхийн төлөө л одоо маш их цаг наргүй ажиллаж явдаг. Ялангуяа энэ үйл бол одоо маш цас цудтай байлаа. Бид нар одоо дуулганд очих газар дор хаяж 12 цагаас илүү цагаар л явж очижсэн. Хамгийн бага нь 12 цаг явж очижсэн. Тэгээд одоо машин маань эвдэрнэ, бензингүй болно. Одоо нэг очих хайлаа болохгүй, төөрөх зам байхгүй учраас бид нар бол маш хүндээсэн. Тэгээд одоо манай сумд өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллаж исэн. Тийм учраас бид нар одоо нөгөө ковшор зам гарахаар араас нь дагаа явждаг. Бүр ингээ очиж чадахгүй байхад би гэрээс нь тэгээд морь аваад ирэх юм би морьтой яваад очиждаг. Өвөлвөл тийм ээ зам бол одоо нөгөө голууд ингээ үерлчээд гарахгүй болчдаг. Тэгээд одоо голын цаанаага айлтгал ойрхон л харагддаг гэсмэр л одоо үер усна устаа болохоор очиж чадахгүй тиймэрхүү зүйлүүд зөндөл тохиолддог. Тэгэхээр би их хөрх эмэгтэйчүүдийн ажлыг бас ностой хүндрэл гаргахгүй төлөө би их хичээж ажиллаж байгаа. За хүүхдээ чи юу л шаралт малтал одоо дажгүй ерөөсө нормонд очсон байна. За сайхан залуу гэрүүлээ. Тэгээ би энэ айлын одоо 3 дахь хүүхдийн ихэрж авсан 2 хүү, 1 охины. Хүүн хөхөндөд дажгүй байна уу? Сайн байна. За. Манай янж маяг хамархан төрчдөг. Одоо л яг тугацаа нь болж байгаа хахтаа гэж дахиад ирэхэд яг л болцсон байдаг. 2 сартай вакцинд орно, 3 сартай орно, 4 сартай орно, 5 сартай орно. Тэгээд 9 сартай вакцина хэлгэн. Тэгээ 2 сартай вакцина хэлгэн. Вакциныхаа тухай ойлголтыг л өөрөө бүгдийг авсан байгаа, мэдсэн байгаа тий. Одоо төрөх хугацаанд болцсон гэд авах гээд одоо наашаа явсан чинь цасан суугаад ирж чадаагүй. Тэгээ маргааш нь дахиж холбоо бариад манай энэ хоёр эндээс бас төхөөд энэ үйлдэл их чанга ус, их застай байлаа. Одоо эхнэр төрөх гээд жалганы заснуудыг ухаж ер нь бэлдэж ийсэн. 2 метр зас, метр гаруй зас, метр зас тиймэрхүү заснуудыг бол ухаж бэлдсэн. Ухаал яачин маргааш өмнө өдөр салхилаад нөгөө жалгаж авах дараа аяч нахаал ухна. Тэгж явсаар байгаа л тэгэл эмчтэр очсон доо. Тэгэд батагштай бол ихэр их баярлж явдаг. Сүүлийн үед бол одоо их хэрэгч мэргэжил гэдэг бол маш их дутагдaltaй. Мэргэжилтэй хүн ерөөсө ховор болсон. Төв аймагт одоо 4-5 сумд байна. Ерөөсөө их хэрэгч авнаа л гэсэн зар аягүй явдаг. Яагаад одоо энэ мэргэжилтэй хүмүүс ингэж маш ховор байгаа юм болоо гэж бид нэр бас асуудаг л да. Зарим хүмүүс л одоо бас хариуцлагаас 2 хүний амь насны асуудал эрхэлсэн их том ажиллаа. Тийм учраас бид нар ийм хариуцлагатай ажил хийж чадахгүй гэж нэг хөөхд хэлжсэн. Манайд ажилд орох гэж ирээд бас
ирсэн их баригч эмчийг ерөөсөн сум орон нутгийг ерөөсөө нэг байршуулж доктор сурчлалтай ажиллаж чаддгүй. Нэг бол цалин мөнгөн дээрээ тохирдгүй. Нэг бол одоо орон байрны асуудлаас болдог. Гэр бүлийн хүмүүс нэг нь бас ажилгүй, ажиллаар хангадгүй иймэрхүү байдлаас болоод одоо ерөөсөө их баригч нар хөдөө орон нутагт бол эмч нар ерөөсөө ирэхгүй байгаамаа гэж бодож байна. Одоо сүүлийн үед их баригч нарыг бас бэлдэх асуудлаас ховор болсон. Их баригч хүн л одоо энэ жирэмснийг хяналтанд авч байна. Бүтэн 10 сар хянаж байна. Дараа нь төрүүлээд одоо 3 сар хянаж байна. Тийм учраас одоо би энэ залуу халааг бол бэлдэхгүй болохгүй гэдэг одоо өөрийнхөө хажууд нэг эмчийг бэлдэж байгаа. Их хүүхэд хоёр 9 минут төрөөд сайхан төрчөөд ингээд хүүхдэд амлуулаад одоо ээж маань хүндрэлгүй төрсөн нөхцөл бол би сэтгэл хангалуун байдаг. Айл гэр бүлд бол сайхан ингээд аз жаргалыг авчирч яадаг. Гэр бүлд нь бол аз жаргал бэлгэлж байгаа учраас энэ мэрэгчлэл хамгийн сайхан мэрэгчлэг